Монголын зохиолчдын эвлэлийн болон Удгын чимэг 2016 наадмын тэргүүн шагналт зохиолч Балсангийн лавг сүрэн аж төрөхгүй уй богино өгүүлэг 60 гаруй жил гэдэг хүний амьдралд тэр тусмаа эргэнэг зуух зээлэг 92-ын хооронд тавилан заяагаан үүрсээр ирсэн эмгний хувьд даанч урт хугацаа. Энэ л уртаас урт аж төрөлд хөрзгөр өвгнийхөө харцан дор амьдарч бүсгүй хүний айл аяг нандин гэрэлтэй бүхнээ чандлан хорьсон байх юм. Хоёул санаа сэтгэлээ уудлан ярьж хөөрсөн нь тун цөөхөн. Хизэнээсээ л ийм байлаа. Юугаач ярих вэ? Хайрлах, хүсэх, санаж хүлээх, тунж эрхлэнэ гэж юусан билээ. Хүний амьдралын анх нандин болгоныг мэдэрсэнгүй. Анхэл залуу насаа оргүйд үүсгэжчихжээ. Чухам энэ айл өдий дайтай өчнөн олон жил утаа гаргаж бусдын адил амьдарч аж төрж яваан хувь заяаных юм уу? Аль эсвэл асгаж цодохчихгүй шиг аваад явах учиртай хэмээн итгэдэг нэр төр удам судар хэмээхүйг чухалчлан төвчснээс ч болсон уу? Мэдэхгүй юм та. Эмгэн юу эсийг бодох билээ? 80 гаруй наслах зуурт гялав хийх гэрэл гэгээ юу байв? Ганц хүүн юм даа. Өдшийн өдшт өвгөн морь аргамжих далмаар гарч мөнгөн тахилтай зулж арах хааснааш орж ирэхгүй. Өвгний хувьд гомдол цөхрөл тунарсан өтөл харцаан урд хормойндоо унган энэвхэн тэрвхнийг оролдон сууга эмгэндээ хохилзж байснаас одод тэнгэрийн дор мод толгойгон угзарч суухан жаргал билээ. Эмгэн хөлийн авдарныхаа мухарт цагаан цуу ямбуу дааванд нямбайлан боож хадгалсан монгол гутлнуудын дээрээс өрөөсний суглан авч түрийнээс нь ноолгор бор цаас нэгийг аваад өвөртөлж өнжсөн хуудас цаасаа буцааж хийв. Багцаагаар захидал бичээгүй цаас цөөхөн үлдэжээ. Эмгний хөлийн авдар өдөр шөнө хизээд цоож та. Айл болсон жил билүү дээ өвгөн нь юутай болоод дангинт цоожлоод байдгийм гэж зэвүүрхэнгүй асууснаас өөрөөр юу ч хэлэлгүй цоож цуургын оролдолгүй өдий хүрчээ. Бодвол энэ муу зүдүү хүүхэнд нууж хаах хүн амтнаас харамлах юу л байв гэж хэмээн бодсных бизээ. Эмгэн хөлийн чимээ чагнас хийв. Ажин түжин. Намхан модон орныхоо хөлд сууж аль хэдүүн дундаасаа өнгөрсөн тод гарцтай харандаагаан авч өвөр дээр авдарныхаа тагийг тавьж захидлаа бичиж эхлэв. Онгорхоо авдарнаас шинэхэн булгаар үнэртэн. Авдранд нь хүүдээ ойсон 3-3 монгол гутал. Бэртээ болжл таарандаа хэмээн итгэж хамаг ур ухаанаа шавхсан гоёмсог сайхан гутал бас хүү охин ялгаагүй өмсчмөр ширмэл дугуй ултай хөөхөн бойтог хэд бий. Учиг бүхэнд нь сандсан сэтгэл хайр инрэл ерөөл буйна шингээжээ. Хагас зууны турш нэг л зүйлийн тухай нэг л хүнд зориулж өдөр бүр цоо шинээр догдлон хайрлан учирлан уйлан хайлан бичнэ гэдэг угтаан ойлгоход бэрх байвчиг их хүний сэтгэл юм да. Цагийн цагт ажин түжин хөдөөх нутгийн алмай хүйтэн салхи хаяа хатвчаар шургалан буцах цагийн дуу сэтгэлийн дундуур үерлэн туучхыг эмгэн урд урдаас илүү мэдэрч өтөл зүрх нь булиглан юу л болов болог хүүдэн очих минь хэмээн адган бодовч
Өвгөндөө хэлж зүрхэлсэнгүй байсаар намрын сар дундаа орвоо. Сэтгэл нь шавхарч, сөхөрч байвчиг, далдуур сэмхэн аян замд бэлдсээр байлаа. Харин эмгэнийг тунч өөр эргэшгүй холын аян хүлээж байжээ. Халирам халширмын зүйрлэмгүй байвчиг, чивчиртэл төвчиж туулсан аж төрлийн жолооцол буран эвхэж, хувь заяаны буйраа сэлгэн чинээ эгэл намдуухан буурал ээж. Яахан санах билээ дээ. Өдөр хоногуд навтас хөдөс гэмээр навтарч одоод өвлийн эхэн сар гарлаа. Өвгөн үр зүрээр ганцаараа дохилдсон гэр бараагаан ачаалж шувтраад түүчээ хайнгийг өвлжөөний зам руу дөтлүүлэн хөтөлж хэсэг алгаснаа. Чөрхийн тугалцаглан эвэрт нөлгөөд лувхгар хүзүүрүүн зөөлөн нудраад үлдэв. Өвгний адарааштай бормор үүрмэглэн зогсно. Урдын цагсан бол гөлмнөөсөч болов үргэн тогтож ядан байхсан. Адгуус боловч ямархан эзэнгүй хоосон энэ айлд нүүрлэснийг гадарлаж буй болтой. Уртын урт амьдралдаа өвгөн анх удаа эмгэнээ өрөвдөн бодов. Аянсхан чийгтэж дотор нь хайруу хүүтэн юм өнхрөн байраа олохгүй дэгдэгнэх мэт болов. Нохой долоо байтлаа усан нүдэлдэг болох нь шив. Өвгөн насаараа омог бардам эрдүү чанга явсан хүний ясаар шалавхан босч мориндоо мордон цөөвтөр хон ямаа үхэр дуглаан хумж ачаа барааны араас дөтлөв. Түүчээ хайнагны хүзүүнд зүүсэн гуйлан дотортой модон хонх дүн дан донгинхон цаанаал гаслантай. Өч төчнөн он жилүүдэд хүм мал хоёр биш их хүү гэмээр нүүдэл холын замыг ханьсан туулсан хөөрхий эзнээ үгүйлэн мэлтгэр хар нүднээсээ усан сус цуулан алхах хөгшин хөх хайнаг хүнсэн бол эмгэний араас явах минь хэмээн халагламаар уйт нүүдэл өвлжөөнийхөө билөөд өгсгöd нар голлов. Өвлжөөндөө буусны орой эмгэн нь тос хольж үндсэн аягын дүүргээд нүүдэл замд мал тууж чийгтэж норсон Монгол гутлынх нь оймсыг сугалж бүхээг нь доогуур ээтгсэн. Он жилүүдийг нэгжин бодох үе сэтгэл нь улам ихээр хоосров. Ханхаа оргих гэрээн эргүүлж тойруулж харлаа. Эмгэн юухан хийхнэр додомдож тун дориун өдий хүртэл бөөцөлж ирсэн хөлийн авдрыг уудал юу бай юу гэж бодлоо. Данч түлхүүрээ чухам хаана үлдээсэн бол бодоод олсонгүй. Хаанаас хайхаач мэдэхгүй байв. Тэр өвлөө данч хатуурхаж зуны ихэн сар гартал хэдэн мал нь цөм хорогдчихлоо. Хээр морь хөх хайнаг гурвуул үлдэх шахам зотруухан цуслангаан бараадав. Ирж яваа цаг гэдэг зовлон гансарлыг ч болов нэмгэлдэг юм санж. Налайсан сайхан өдөр өвгөн зуднаар тавиа туучсан хэдэн сарлаг хайнагнаасаа буян хишгийг бодож авч үлдсэн савг сүүлний ширэлтэйг гарган хайчилж урт богноор нь жишиж суув. Эмгэн нь угжиж мал болгосон бор үнэний сүүлний уганд хөдсөн ууттай юм уяатай байхыг олж үзээд мэл гайхжээ. Халаг өнөөх авдрын түлхүүрээ энд хатгалж байж. Өвгөн хөдсөн ууттай түлхүүрийг атхан нар таштал суув. Юу эсийг бодох билээ. Эмгэнийхээ насаараа бичсэн захидлуудыг уншиж барахад өвгний сэтгэлийн тэнхээ хүрээгүй л болов. Эр бэр ааг архуу
Эд баялаг хэмээхдээ эгнүүлж болшгүй сэтгэл хайрлалын галыг асаасан унтраасан хоёр үлийн дэнс тунч өөр юм да. Ижийн хүүгээ санахыг хэлээд яхав те. Харин энэ үгэн сэтгэлээ өмөртөл сандаг бололтой. Ямар сайн да хөөрхий орох байх газраа олохгүй үүр цайтал гадаа суухав. Миний хүү наад айхтар газраасаа суллагдвал бушуухан л ирээрээ. Хүү минь чи эцгийнхээ сэтгэлийг сүлж дулаацуулсан балга бүлийн сүү юм шүү дээ. Эй халаг. Муу эмгний тамарцаг элигээ бодож юугаа сараачж байгаа вэ? Өвгөн харамслын далайд живж хожуу гэхэд арай дэндүү хожуу ямархан сайхан хүний үртэй ханилж явснаа хорон бүрээр эргэн боддох тусмаа буруу харсан тарвны нөхрөө толгойгоо шургуулчихмаар гаслан давтсаар хүүгээ хүлээж чадсангүй. Үйлс бужигнаж, шувууд буцаж, айлууд нүүсэн холих алсын уйт намраар хүүн нотогтаан ирж гэр бараа цөөвтөр малаасаа юу ч авалгүй ижинхээ захидлыг өвөрлөж эцгийн хуучин дайл хэртэй бүс хөлстэй малгайг аваад булгааран гутлын төрийн нортол уйлаад нутгийн жаахан хийдэд буян ном айлтгуулаад буцав. Жаахан жуухан өмбөө цөмбөө юул байна өгсөн гэж урдуур хойгор нь өмөлдсөн гүйсэн нагац буурайда ус түлээ ойртуулж хэд хонохдоо өсөх сайхан насандаа эдэлж хэрэглээгүй димар одоо яах вэ? Өр зөөлөн ижим жаргаж инээж үзээгүй энэ гэр орон угтаа юу вүлээ? Бодоод байх тусам гуйлагчин ихийнхээ гидсэнд ирсэн зулбсах болоод л чихий минь халууцуулж явдаг бололтой. Өөдгүй эрхтэйгээ үгсэж өв хөрөнгөөр минь тоглох санаатай юу? Аав минь сэтгэлээс бишээ. Ам төдийхнөөс алдуурсан үг байхаа. Даамай холын өдрүүд эцгий минь ухааруулсан байлгүй дээ. Эмэг буурай минь та санаа амар суутай. Эцгийнхээ элтрэн шингэж мөнх амс хийсэн алтан заацд газрын өндөлцтөл хүлээлгэлгүй ирж байхыг бодноо гэжээ. Зохилог бичсэн Балсангийн лавг сүрэн 2023 он. Уншсан Эрхэнбаярын Батторж 2025 он.